Энэ тогтолцоо огт болохгүй байгааг та нар мэдж байгаа шүү дээ. 100 грамаар авна шүү дээ. Ажлын хүмүүс амьд болоод. Ер нь нийтээрээ захын хөдөлгөөн хүмүүсийн худалдаа авах чадвар ямар вэ? Одоо ингээд орж ирээд юм авах юм бол нэг шиг. Эндээ соёл шилдэг. Тэгвэл төмсөг яах юм бэ? Хагас гэдэг. Хэлээр нь авдаг ойлгомжтой байхгүй. Тий, хэлээр авдаг ойлгохтой тав болсон шүү. Тэгээ хөгсүүлж хүүхд амтэр ингээл эндээс чинь ганц копи авах гээд авч чадахгүй нэг хоёр ширхийг авъя гэж ингээд яваад. 100 грамаар авна шүү дээ. 100 грамм элсэн чихэр авж гин. 200 грамм будаа авж гин. Та нар шиг эдийн засгийн мэдлэгтэй улсууд бол мэдчихэл байгаа шүү дээ. Шал худлаад өсөв батлаад тэгээ мөнгө цалин нэмнэ гээд Маргааш цалингаа нэмүүлэх биш төгсөө алдалгүй батлаад энэ инфляцгүй бай гэж хэлхийн оронд тэгэхээр чи Монгол орн яаж яах юм? Эдийн засгийн ерөөсөө та нар хоёроо мэдчихэл байгаа шүү дээ. Манай хол Инфляц баруун төвийн зах зээлийг бас дэмждэг тийм зүйл. За нээлттээрсэнд баярлалаа. Тэрхний үедээ нэг 4.10 татвар гэж бодлоо хийжсэн шүү дээ. тий. Тэгэхээр сүүл бид нар нэг 4-5-ынх гэдэг нэг юм. Тэгээ манай think tank дээр ер нь энэний судалгаа хийж санхүү эдийн засгийн дээд сургуультай судалгаа хийж байгаа. Бахны ямар үнэтэй байна вэ? Мах одоо канцерны 30 мах 32. Энэс 30. Танаас юм асуух. За. Манай ажлын хүмүүс амьд болдог ярьсан байсан шүү дээ. Тэр нэр үнэ ажлын хүмүүс амьд болдог. Та ер нь нэг ийм зүйл ингээд өөрчлөгдөж өсөө энэ л нэг болохгүй байна. Энэ дээр нэг ийм өөр бодлого яваасаа гэсэн гэж хэлмээр зүйл юу байна уу? Одоо миний хувьд бол залуучуудаа сайн дэмжээл огч байгаа орлого хийж байгаа хөдөлмөрийн нэмлэл одоо хөдөлмөрөд үлдэхгүй байна шүү дээ. Би болохоор зэрэг мал ачаагаа их хөгжүүлээсэй болтой. Мангад бас өөдрөдөж байгаасай. Ер нь л одоо тэр дээгүүрдэг идэж уудгаа болоод ард түмнийхээ төлөөнийг станийг сэтгэл гаргаа тий. Хөргөл ерөөсөө ямар ч байсан мөнгө чи ерөөсөө ямар ч үнэгүй болчих. Та нар тэмдэг бүх юугаараа орж явах хэрэгтэй. За, амжилтсий. За, чи түмний төлөө бас орж байгаа шүү. Би телевизээр хатдаг болохоос нүрийг Үнэхээр энэ улс оронд маань одоо бүхий салбарыг хараад сая бид нэр иргэдтэй нүүр тулж ажиллаж байгаа энэ бодлоо эхэлж байгаа хүмүүстэй уулзж байна. Үнэхээр нэг тийм том өөрчлөлт хэрэгтэй үе шатандаар ирчихсэн зарим иргэд маань зарим бодлоо эхэлж байгаа хүмүүс маань бас бухимдалтай байна. Яагаад нөгөө л амьдрал болохгүй байгаа учраас ашиг орлого болохгүй байгаа учраас тийм учраас ардсан намын хувьд энэ ардсан нам гэж бид нам үүднээсээ биш ер нь улс орныг бас нэг өөрчлөлтөнд хэдүүлээ уриална. Энэ өөрөө улс төржилт биш. Тэгээд яг үндсэн асуудал бол ерөөсөө л одоо энэ ард иргэдийн бодит орлого болохгүй, бодит амьдрал болохгүй байх гэдгээс л гарч ш. Тэрний нэг хэсэг нь юмны үнийн өсөлттэй. Тэр нийлүүлэлт нэмэгдэх үн буухын нэг үндэс нь Монголдо одоо бүтээдэг болох л чиглэл юм аа л гэж бас ойлгож байна. Ардсан намын гол характер бол ард түмэнтэй хамт амь нэг юм. Эргээд одоо таны бас хэлж байгаа Батүн даргын бас тодтох хэрэгтэй. Ард түмнийхээ одоо дуу хоолойг эргээд парламенттай гаргах хэрэгтэй байна. Энэ одоо характер энэ үүргээс болж хотцсон байна гэж дүгнсэн шүү дээ. Сая хурлаа тийм ээ. Бодит амьдралаасаа урган гарч ард иргэдээсээ бас энэ өөрчлөлтийн тухай идея санаануудыг бид нэгтгэн цуглуулах, энийн дээр анализ зөвнөлт хийх, энэ өөрөө улс орны нэгдсэн бодлого болох энэ чиглэлд одоо төвлөрж ажиллах хэрэгтэй бол гэж үзэж байна. Одоо сая таны ярилцсан бид нартай ярилцсан энэ хөдөлтөө хэрэгжилж байгаа хүмүүсийн гол хандлагыг харахад бол ерөөсөө зах зээлийн нийгмээ өгүүлсэн. Одоо манай баруун төвийн үзэл санааг бол бүрэн дэмжсэн ийм хүмүүс байж шүү дээ. Төрийн энэ төр данх үзэж тийм шүү дээ. Цалин тэтгэвэр нэмлээ. Өнөөдөр баруун гараараа нэмлээг нь зүүн гараар чинь өмнө нь 20 дахин өсөж шүү дээ. Ингэж битгий бие биенээ хуураач гэж шүү дээ. Энэ компаниудын хувь хүний орлогуудыг нэмээд өгөөч, ажлын байр нэмээд өгөөч тийм ээ. Тэгээ залин хүнлүүн амьдралд хүрдэг болгосоо. Орлого нэмэгдүүл аамдаа тэр нь болох байх гэх. Тэр нийгмийн халамжийн бодлого төр дангааж өөрөө бүх юм хийж байгаагийн яг эсрэг одоо манай намтай үзэл санааны энэ санааг л дэвшүүлээд шүү дээ. Одоо том бодлогын хэмжээнд харж татаж өгзүүл. Дотоос гоё 10 авчлаа идчихлээ одоо 10 идэл гарч байгаа байна та. 18 дахь ард түмний амьдрал сайхан сэрэг болтугай гэж. За баярлалаа.